Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ самбарын сонин дэлгэж үзэгч та бүхэнтэйгээ мэдчлэн жолгож байна. За ингээд өнөөдөр одоо манай самбарын сонин дэлгэжний хойморт одоо хоёр шогчин маа хүрээд ирсэн чинь манай өнөөдрийн сайхан ярилцаа лавтай их сайхан шогтой болох дамжиггүй тий. Орчим гавч юу яраад байж орчим. Орчим одоо манай элгэн хайрт их улсын Жаранжилийн баяр найр болж байна. Энэ дээр бас одоо зүгээр суугаад болох ба ш та. Бас жаахан юм хийж байна. Энгүүл бас одоо 20 найр их олдоод байна. Тэрнэн гүйж байна. 20 найрд бас явж байна тийм. Одоо жоосон тушаанчтай өөр юм байна. 20 найраас ариун байд. Таны хот орчим та нарын одоо яг өөрийнхөө одоо шог ярианы тоглолтыг бас орчим бүр олж үзээгүй шүү. Тийм одоо орчмын 2 жил үл юм болжээ. Яг одоо өөр юм хийгээд амцгаа. Чи шоглоод инөөхөөсөө өөр бас итгөөгөр яаж ийнэ энэ тийм шүү. Гэрсэн дуурайд л тэр шог гаргад ирэх үе. Гэдэс дуурах доот нь шог биш шүү. Гэдэс дуурах доот нь шог биш шүү. Гэдэс дуурах доот нь шог биш шүү. Тэгэхээр одоо өөр бас ажил хийгээд гадуу. Одоо тэгээд бол амцгаа болж байна. Гэвч энэ жил бас цаг гаргаад нэг баах юм битсэн. Одоо тэгээд бас одооны хийж байгаа ажил нэгээд зарим талаар бол одоо мөн шогтойгоо бол бүр ойртон. Одоо чи жижиг гэлээ чигвэл одоо нэг охор тэр нэг онгоо өнтөр одоо хатад онгоо өнтөр ингээд нэг жижиг тийм нэг телевиз маягийн болгоогоос үдэрлж байгаа. Тэр урган гүйж лээ нэ. Одоо төм гүйлөөгөө төгсгөөлийн шугамгоо гүйл тоо. Одоо яасан чи гэж хийж болдгоо. Энэ ч одоо их олон ажил хийж байгаа шүү. Наманга одоо ариун бичиж байна. Телевизд бас ариун аж хийж байна, яарж байна. Одоо монголоор хийж байна, хятаар хийж байна, жүжиглж байна. Зохоож байна, уянгаалж байна, юу яа хийж байна. Гаагш сайн бичиж байна орчим. Хоёр дэ нэг хүрээ хошуунэ сагдын нэрд жоруулаад сагдын дуулал гэсэн нэг шог яраа бичиж. Шог яраа. Тэр нэг чогжил түүтэй тоглоод хэдэн талбай тоглоод үжилээ. Бас болох шиг байлаа. Тийм. Орчмын одоо яг нэг байдлаас шог яриана манай одоо нэг байдал бол бас тийм их хүмүүсийн одоо анхаарал тусах дэмий хүр дийлж байна тий. Одоо энэ орчмын цагаан сарын үдшилэг дээр бараг шогээрээ гарч ингэ тоглосон удаа бол энэ хэдэн жил бол бүрэггүй ба штэ. Тийм шиг байна. Энэ гол учир нь бол одоо тийм байна. Манай одоо энэ шог яриа хилдэг хүн үгүй биш байна. Гэвч одоо нэг нийгмийн хандаж юм уу? Жишээлбэл бид ч одоо донд улсын үе штэ. Улсын хилээр тоглож байгаа. Жишээл хаттаар тоглож байгаа тэр нэртнэг шогтнууд энэ шог яриа нь жийхан буураад ирэхэд дагаад манайхтууд бас тийм энэ нэг ажил урлагийн одоо соёлын ажил хийж байгаа болсон. Манайхтууд ял горгуваа гэж бодсон байна. Тэгэхээр бол нэг омдгалахсан асуудал байна. Дунд нь энэ нэг шинэ үеийн шог яриатнууд хүмүүжигдэж гарсангүй. Гэвч энэ хүмүүжигдэж гарсангүй гэж хэлэхээс биш тийм авьяастын үгүй гэж хэлж болох. Би жиремдээ ингээд тойр тоглоод манд хэдээр юм шогтын хүнд харлаа. Нэг нэгөөрөө тэцээр ингээд шог яриа оролдоод хэлээд тэдэнд тоглох шившааны гэсэн бол дэлгэв авна. Нутгийг бүрэлэх юм бол. Гэтэл одоо дэлгэв авдаг хүний чинь бүр ингээд чимхөөд хямаад нэг болгонд хийгээд ажихлаар ямар шог гарна да. Гэвч одоо бас жиремтлаар бол хаш тийм байна. Шог ярианы бүтээл, шог яриа жохоодог хүмүүс ховор. Одоо ган багшидны залуугийн үед үл ихнэ хөгжөөнтэй байсан цаг үе байна. Одоо мөд ган багшаас тэр тухай ойлгож болно. Одоо юу илээ орчин үед ирээд бол бас утгуурлын холбоо ч юм уу одоо манай энэ ухаагуулах хэлтэс энтер нийлээд нэг хэд удаа хурал хийсэн шүү. Цойдл бүтээл цуглуулсан. Яа, тийм үн сайн бүтээл авар. Чуул 2000 тэр чин 4 онд би 2 дугаар удаа шогийн цуглагаанаа хийсэн чи өвөр Монголын амьдрал иргэн санаа хамдалчаад надад 1 жил шог өрсөж өгч. 300 гаруй их бичиг ирж. 300 гаруй их бичиг ирээд нэг бас тоогдсгүй. Одоо нэг бас тоогсон үгүй нэгүүр болчихно одоо. Бэна. Гэвч ингээд нэг дараагийнх нь тоглолцохмоор чигээ шогон төвлөрсөн юм ямар ч өөх. Одоо чигэд гэтэл одоо энтерос Герман бас одоо тийм нэг улс байна. Герман шууд дасгаалын дэвтрийг урж аваад хаарандагаар бичээд хагас дутуу юм ирүүлсэн юм бас байна. Тэр нь одоо яа юу бодоод ирүүлсэн юм гэдэггүй. Гэвч Герман одоо ингээд сайхан чивэр бичсэн биш. Дөнгдүү төвлөв. Тийм шогт юм уу? Амс үлдэн мэд нэг ган гашаас орсон шүү дээ. Жургаагийн дөнгөж сонгож аваад. Тэгээд Герман бас шууд тоглохыг аргагүй. Одоо ингээд 300 илүү хвичгэрээсээ жургаа сонгуудаад жургаа дотор нь бас шууд тоглох юм жоохын гэдэг чийж шүү. Одоо тэгээд бол хамгийн хүчтэй асуудал бол одоо мөн ийм нэг юм. Төрөө хэдэн жил үл ийм нэг асуудал толгорж байна. Шогыгаа хамт тэр өөрөөн жохооно. Өөрийн биеийн донд ихруулж жохооно. Өргөд хамтар тоглох хүнөө өөрөө өрөөд гино. Хүнөө олсны дараа бол одоо
боловсрох газар олох их жавна шүү. Гэвч хаан багш бүтээр арах тийм арай бүтээр чи чичирлэгд их романтикаар боловсроод чичирлэгд очоо боловсрч гэнэ. Одоо эргээ үнснийхэн дараа тоглох тэл байгаа өрнө ба. Сэний чиний үүсгэсэн шиг одоо ингээд манай жарим газар нэг чи авахгүй хөргөлгүй ш тийм ба. Одоо хүмүүс хаа тоглоно да. Аргаан бараад одоо тэр 2002 онд эхлээд хиймэр үдшилгийг үүсгээд одоо энэ дотор нь бол одоо хэдэн шог оруулаад дараад нь болох байдалтай гэсэн дараад нь Өвөр Монголын шогийн чуулган гэдэг манай Өвөр Монголын дуурлагчдын нийгэмлэгтэй хамтарж ягаад бас тим нэг юм ирхэлсэн. Одоо ингээд идгээр гараад тэр нэг үлэг залуучууд бас гарч яа бас нэг хэн юм мантай одоо бас ингээд хамтарж явж исэн херод хүн байх уу? Гэвч одоо гэтэл яг зөвхөөний түшээд хүн амьдрал дийлэх штэ. Одоо ч гэсэн чи одоо ажлын хараагаас юм уу, дур шарын хараагаас юм уу? Эсвэл одоо элдв өсний шалтгаанаас болоод одоо бүр жүгжигтэй ирсэн. Тэгэхгүй бол бас нэг үе бас хүн нилээд ярин болгоо авсан шүү. Гааксийн хол одоо яг хамгийн ариун тоглож ясан цаг аль вэ? Али жилээ. Одоо тоглолтын ариун яг шог яриад ингээд дандаа нь барах. Хэдэн оргил байна. Ааха. 60 оны их 62 оноос 65 он болтол соёлын их хосгол болтол энэ хооронд их сүрхээ сайн хөгжсөн. Жангол одоо дөрвөн хүний бүлгийг цохиж унгасны ард 77-8 оноос 90 он хүртэл ийм нэг хоёр сайхан хөгжсөн цаг үе байх уу. Одоо тэрээс хойш нь одоо тийм л шиг аа. Би үжүүлэн одоо юу ч хэлэх юм да. Гаакс яг хижээс хэлээ ярьсан өөрөө. Би ч бол одоо чамаа мэндэлхээс уртай ярьчихсан. Тийм харин тэгээ би хэлж гаакс аль оноос хэлээд. Яг хэлсэн нь бол хүүхд байх үесүүд айл дээр нь айлын тайсан гараад хэлжсэн. Хятадтай Монголтой хэлжсэн. Аражоны шингэлтэд орсон бол 60 он 1960 оны 10 дугаар сар дээр манай Аражо хорооны Пүрүк багш очоод шингэлт хийжсэн. Тэр 60 он тийм. Тийм 60 он. Тэр миний хамаг анхны анхнавт. Аражо дээр Аражода нөтрлүүлсэн шог яваа. 60 он тэр 60 он. 60 он би 72 оны өнгөж бодвол би 60 онд урд төрөлдөм байж. Урд төрлөө бас одоо хөгжид дийлхөө байх би үжил ийм нэг хэдэн тал байна гэж үзэж байна. Нэгдүгээрт энэ шог яравал хөлнөө бол. Тэгэхээр манай энэ орчин тойрны хөл Монгол хэл хэрэглэгдэх газар явд тотом цөөхрөөд багасаад байна. Тэгэхээр н одоо энэ монголоор тоглодог юм ч одоо хүнд хөрөөлөгдөхөө шүү, ухтагдөхөө шүү. Тийм ба. Тэгэхээр манай гол үжигчид одоо хаа байна гэвэл сумаас доошон гачаа айл. Тэгэхээр манус хурж дийлэхгүй. Тэдэн маны аваачид дийлэхгүй. Манай дарга ноёдууд зохион байгуулалт маны үдэшлэгдээ нь оруулахгүй. Оруулаад тэдэн сайндан гарахгүй. Нэр мантгүй, жоос олохгүй. Ингэрийн асуудал ч одоо төвөгтэй болчихно шүү. Ингэр одоо энэ ч одоо орчин тойрны хөлний асуудал тийм ба? Тэглээ одоо. Тэгэхээр энээн дагалдаад манай хамаарах хүн үгүй, зохион байгуулах хүн үгүй болохоор нь одоо наран тогтог, чогжилтүү, гангаамрын шиг одоо ажлын чөлөөний ийм хэдэн хүн гарч ирээд л өрөвлжиж аашилж явахаас биш. Жингийн хүнээ уран сайхны булхам улаан мөчр одоо мөн дуурлагын булхмоос эхлээд бүр шогёра хийх юм байсан. Энд ч одоо хөгжид төвөгтэй байна шүү. Саягийн наран тогтгийн хэлдгээр манас одоо шогёрагаан боловсроход боловсрох газар байхгүй чичирлэгд очиж модны уганд батганд хажигдаж ингэж боловсрж ягаад энэ бас гаргах газар байхгүй шүү. Одоо чармэж одоо хүний дагаж нэг хөдөө явж одоо малчинтайгаа тараачинтайгаа нэг уулзчихаас биш. Одоо энэ дотор чи одоо олон сүтгэл мүтгэлийн орон бата чинь идэх зоос орон ба.
явах жоос орон ба. Энэ одоо бүр өөрөө гаргана шүү дээ. Одоо бүр өөрөө гаргана шүү. Тэгмэд хөнөөс авна. Апл нэг бол хулгайж авна, эсвэл булааж авна. Энэ хоёр нь хөлөж үрсэж байгаа. Тэрээс өөр аргагүй гэж юу. Тусгай юм одоо манай энэ шогираач нь одоо чим дуурлагын нийгэмлэгээс тусгай юм мөнгө жоос гаргаж энийг зохион байгуулж байгаа. Нийгэмлэг чинь тэр чигээрээ жоос байхгүй. Тэдэн бас жоос олон гэж чармайж байхаас биш ямар баяжиж байгаа зохион байгуулна одоо энэ урлагчдаа нь одоо шогираач нь зохион байгуулж ингэ тоглолт хийж доогоор тоглож одоо театраа тоглож хүмүүст харуулж билет худалдаж мөнгө жоос олж болно шүү дээ. Одоо энэ хиттийн байдлаас бол одоо нэг урлагийн байдлаас шогчдын байдлаас авч хэлэх юм бол мөнгө жоос олж байгаа хүмүүс байх л байна. Одоо саяхан хэлдэг. Түүж интернет адилгүй тал байна шүү. Бүгд одоо ондооны хэлэх бай. 2006 онд хорчноор бүд таарсан. Тэнд монголчууд ярван тийм ба. Ингээд л нэг маний нутгийн өсгөл шилийн голд нээр наадам таарвал эргүүн жоглож тийм ба. Гэтэл тэнд бол ингээд л уссаар юуны тоглолтыг нэг хэлээ. Доор нь хэдэн мянган хүн жоглож байгаа монголчуудаа. Нөгөөд нэг асуудал байна. Ямар асуудал? Тусгай тэлвэ гэж үгүй. Хойр тал дээр чи хөндөнд явуулдаа. Тийм шүү. Чөгөөд одоо эрви инөөдөм гарч жарамдаа мэд аргаан бараад бид бас нэг явсан сууснаа олё гэж бодсон шүү дээ одоо. Тэгээд нэг сургуулийн хөрөөмөрөөнд нэг тоглосон чи өнөө бэрийн чонхоор хөрмөөрөө төгөр өсрөөд хөлөө уулсан хүмүүс нь хоёр гарч байгаа. Тэр бол одоо их инөөдөнтэй. Тэгвэл хамгийн тэр чин нэг эрмүүн чуулдаг чи хаавлаа хөрөө ушууны өлсвөл мангал өлсөн сом. Тэрэнд бол ингээд нэг 800 багтаадаг хурлын гэр байна нэг сомоо. Өнсөд өнднө өсөн чи осоод тоглоно гэсэн чи одоо хүн бол дүүрч одоо олон хүн цуглаад хөдөө ушууны хүн цугласан шүү тэр чи одоо тойрны хөдөө ушуугаас нь хүн бүр цугласан. Одоо мөн тариатан чи ингээд тийм я монголчууд ч бүр мотортой тэрэгтэй хүн арим чи одоо ингээд цугласан. Одоо нөмсөн байлгачжээ. Би одоо болтлоо одоо хамгийн эрхэм хүнтэй талбай гэдэгт төр удаа. Өнсөн аргаан бараа сомны салбарын чагдаанаар бол одоо бол билет хөдөлтөхийг бэг. Одоо энэ хөдөлсөн хэдий хөдөлсөн бол хөдөлж. Одоо үслийн жадгаа тавьба. Чамаа жадгаа тавьх юмас өндөр тээсгүй. Энд чинь тим ярин хүн цугуулсан чинь. Одоо чамаад нэг хоёр ачааны машиныг ингэж араар нь мөргүүл жогсоогоод наатали хашлагын нөөчгөө тээс болгоод чөгөө тоглуулсан шүү дээ. Оо тэрэнд бол одоо чам би тим сэн таамтгүй юм ба бараг бүхлөөр нь төм байна ба. Оо чөөд хөрмөө өрөөд өгөр, машны өрөөд өгөр, ээр төрний гөрөө өрөөд өгөр. Тим ярмун арж байгаа сууссан. Оо тим талбай тоглоул сайхан. Чөөд тэнд бас сэтгэлийн хөдөлгөөс уучр байна шүү. Тэр билет авсан улс ч одоо яг манай ерийн хөдөл төр бол хонжихсан улс шүү дээ. Гэвч билетэн боцооныг ирсэн үнэг басгүй. Ямар ч маргаангүй. Хитрхи хэмд ба тань. Билет хэлж авсан. Үнтэй бол бас хөн авна вэ. Энэ хэмчин бас одоо бас жарим нь хичүүгээ шүү одоо. Тэгээд л 10 жоос 5 жоос нь хөгөөтэй бол ял бид 10 жоос л. 10 жоос оо бүр тийм. Тэр чинь бас жарим дурггүй байх ч одоо. Шууд оруулаа гэж үлчих нь 10 жоосоор танаас юу хийх юм гэсэн байна тий. Хөгжиж дийлэхгүй байх бас нэг шалтгаан гэвэл энэ шогёроо бичгэд их хүчээр тоглоход бас хүчээр. Хоёр хүн тэнд жогсоод хоосон амаараа хүний инээлгэх мөртөө энэ чатрын энэ талбайнаа хөгжөөний авж гарах тийм амар биш. За энэ хэн дээрээс нь одоо монголчууд одоо тэгээд төвлөрөө суух нь цөөхөн болсон те энэ ч одоогийн төвхтэй. Энэ мажи багшийн хэлсэн үг байж та хаттын мажи багшийн хэлсэн үг байж та. Шогёроо хэлдэг хүн ямар хэлбэрийн урлаг жүжигийг бүр тоглож чадна. Гэтэл өөр урлагийн хүн шогёроо хэлж дийлэхгүй гэж. Миний 50 жилийн шогёроо хэлсэн туршлаг миний ойлгомж ядх юм байна. Би өөрийн буян магтаж орвэж хэлж байгаа биш. Энэ сайр хийх дургүй гэхэр нь муу бас хий дийлэх ажил биш. Тэгэхээр энэ дотор одоо яг тааруухан ирнэ том цөөхөн болоод байна. Орлыг яг залуучууд байна гэвч суур доор бичиж чадгүй. Бас тийм авьяас авьяас тий. Энд ч одоо бас хэдэн төвөр гаргаж яг зохиолч та. Тийм ээ. Тэгээд эхлээд хэлээл тэр чинь бас их хүчирсэн шүү. Бас тийм их авн доор нь олны инэлгээчгээд болж ясан ч биш. Энэ хоёр хүний шогёрыг анги хэлж хэлэх үед хамгийн хүчээр тал байна. Ингээ хажуугаас нь үсгэд хоёр хүн жогсоод хэдий тайвах юм да хэлж шít. Тэгээ би ингээд эхэлж хэлэх үед хамаг төрөний хүчирдэл юу нэр байна. За хоёр хүн нэг нь хэлэх үед нөгөө нь дуугүй жогсон шít. Энэ үед яаж жогсноо? Хүлөө яана, гараа яана. Одоо ухаанаа олох шүү. Би чиглэл хамаг сүлд нь одоо би нэг дондор нь хөдөлгөө олч.
Ихлээл гараа өнгөд гараад зогсоод явал гаагүй юм аа. Тэр нэг хааш нь ч хөдөлж болно. Дараа нь одоо өнгөд ядаад явал яана. Бүсэндээ хоёр өрхөөрөөгөө шаачгаад өнгөд зогсоод ярил бас болно. За одоо тэгвэл нөгөө нэг нь яана тэгээд хийхэд намар бол одоо гамгаш хараад чил гамгаш хэлж байгаа үед л гамгаш хараад зогсноо. Өнгөд би чад ярамдан гамгаш ингээ ажиглана. Гамгаш одоо жишээл би хэлж байгаа үед гамгаш юу хийж яадаг болгосон. Одоо тийм хааш хүний удаан жилийн туршлага гэсэн юм ондоно. Бас хөдөлж яах гэвтнээ ч илүүтэй хөдөлж яах. Бас нэг зүгээр маш шиг зогсож явах одоо. Тэгээ энэ бас сурдаг юм биш. Зарим үе туршлага гэсэн юм хэрэгтэй. Хааш нэг удаан хийж яадлаа үе нь бол. Тэр манаас үжээд бүр инээгээд өнгөрцөн. Яг та нарын тэндээ тийм өвгүй байхan бүр мэддэгдэхгүй яа. Тийш. Гүйж юм шүү. Би ингээд нэг юм уулнаас би жижиг өнтер тоглодог байлаа да. Тэгэл хоёр хүний шог яраа ингээд хөлж ягаа да. Жижиг тоглоод одоо энэ уяас өлөөс алдарсан ядлаа. Дураараа ашиглаж явах шиг санагдана. Нэг дараасгүй болчих. Одоо валданда хордог явах. Юу вэ чата? Чиний өмөө тийм битүүр тагаалтээ. Чи хэлээдия. Чиний ахгэд доо шат. Ах. Чамаант хөдөлнөстэй би чамаа ахгэд доо. Биу 은길 두냄새 아와산 두루두루 Грэм бол бас үний шог яраа хаш хэчүү. Хоёр хүн гожиж зогсож ягаад хоёлоо ярил цагаар инээлгэнэ гэдэг чинь бас хэчүү. Манай годагаан нэг хэсгээр бас одоо маносын одоо шог яраа ярьдаг хүн хамгийн их жаргал бол одоо энэ байдаг хүмүүсийг хөрөлчин ярьсан хүмүүсийг ямар аргаар нэг инээлгэнэ. Тэгс гол зорилго нь тийм яа. Их хүч ордог. Тэгээд энэ хөлний урлаг хөлөөр инээлгэх чинь хүчрээ. Энэ жүжиглээд инээлгэх бол амарья. Тийм. Гэвч хоёр хүн чинь гараар инээлгэхээс амаргүй шүү. Гийж угаад гэдгэлүүл тиймэр хүн яаж гэдгэлж авдаг. Хоёр хүн нэг үгээр инээлгэнэ гэдэг хэч. Манай дуучин жагдаасрын тий. Нэг удаа манай шог яраны хорол дээр очиод хой би нэг ороод хийдэ. Би ч бас шогтой хүн штэ л гэдэг. Энэ жагдаасрын их шогтой хүн шүү. Тийм үү, ерийн тэр шог. Хөл их баялаг. Бас их шог гаргадаг хүн шүү. Жаагшоо. За тэгэл тэгээл гэдэл манай маш бэлэг нэг шог яраа тохируулаад өгөх юм байна. Тэгээд л манай хүн гараа хэлсэн. Хөлөд одоо нүд биш гар биш. Тэгээд нэг юм буугаад ирлээ. Үгүй. Энд ч одоо би дэж орохгүй. Орхоо. Бай. Яасан штэ. Жангуул миний залгаагаа тэлэг бас нэг хөгжид дийлэхгүй учир байхаа. Одоо энэ шог яраа гэдэг юугийн мэдэх хүн цөөхөн болж байна хөөе. Одоо бүр гэлбэн жүжигтэй хутгаад манай монголчууд бүр л шогоол гэж хэлж яасан шог яраа цоом ямар шог жүжиг нь ямар өний ялгахан байж байна. Тэгэхээр энэ хооронд одоо халахын энэ гэлбэн жүжигүүд их олон орж ирсэн. Энэ ч одоо их сайн штэ улсуудын хүжиг дуртай. Тэгээд тэдний тэр амьдрал хөл ил талаар бүр одоо манай эндээс заахан урчилж явах ухаантай юм аа. Монголын талаараа штэ. Тэр гоё юм ярим байна. Сайн тал байна. Гэвч ямар юм боловч хоёр дөмөлтэй гэж энэ одоо манай энэ шог радикийн цохилт болж гоё. Хүн тэндэн бүжглээд тоглоод үжлээд олдын хөөрүүлж байна. Манас тэндэн гожож жогсоод нэг юм харна энэ ч одоо хүний бодвол их үйтэй. Энэ асуудал. Энэ бас их дараатай. Тэр мөртөө манай дараг нарууд ярам үжигчид ял энэ жүжиг болоод энэ шог ярагийн нийлүүлчихээд одоо хүнээ төрсэн таны энэ муу гэсэн шиг. Гэвч миний энэ ичнэн жил хийгээд ирснээ ойлгомжоор үжүүл энэ бас ятл үгүй. Ховь сэнтэй тал байна, муутай тал байна шүү. Жишээлбэл шог яраны сэнтэй тал юу байна? Багтаамж их яа. Юугийн яхэлж болно яа. Юугийн багтааж болно яа. Тийм ба? Би жүйрүүгийн хэлсэн шог яраа байна. Онсгийн хэлсэн шог яраа байна. Эртэнчин гурвын хэлсэн шог яраа байна. Шүлгийн хэлсэн шог яраа байна. Дуугийн хэлсэн шог яраа байна. Чи тэр гэлбэн жүчиг дээр нэг гаргаагаа тагдаг. Тэр болохоо. Тэгвэл тоглох үесүүд манус хаа тоглоё болно. Малын хашаанд тоглоё болно. Галт тэргэн дээр тоглож болно. Чи гэлбэн жүчгэн галт тэргэн дээр нэг тоглох би үжи. Малын хашаанд тоглох чинь би үжи. Тэг яа нэг сандал талахгүй болохоо. Энэ тоглогчийн талаар энэ манай шог яраа болвол
нэг тоглогч олон роли тоглоно. Энэ үсэд өвгөн болж яана бас хүүгийн тоглож яана. Айг бол бас өмгөний дуургаж яана. Тэгж ятал бас муу хүн болж яана, сайн хүн болж яана. Чиний дээр жүжигчин болвол нэг л ролон тоглоно шүү. Нэг л дүрэн тоглоно. Нэг л дүрэн тоглоно. Өмгөн бол өмгөн, өвгөн бол өвгөн тийм ба. Чи сольж болох уу? Манай сольж болно шүү. Ихтэй нь өмгчүүд хүүхдүүдийн харгалах нь төрийн бодлого юм цаа урдаар би өмгчтэйг дөрөө юм. Чан өмгчтэй өнгөлөгч юм бол танай юм шүү. Энэ 10 наснаас өмнө аймха хүн бас нэг баахан байдаг шүү. Тэгээд нэг сүрхий сүрсэн хүний өстөр юртаа айсан нүдээр хараад амандаа хороогаа игээд тэр сахалтын үнэмээ сахалаараа хатхан гинөө. За 10 насаа өнгөрүүл одоо ичимтгэн ихэлсэн шүү. Ийм болгонд машин Өнгөж 20 гаруй хүсээр одоо ихлээр үнэрхгэн санаанд авчихна. Нэг илүү өвлөг шиг төрсөн хүүхэн бол үнэрхгэн нэг илүү байдаг юм аа. Энэ манийн жалуусч улаанагаа нүд гараад арав өрөөсөн нэг арав. Энэ үний хүчөө гэдэг чинь бол одоо яг алхан тогтоом байж шүү. Арав сайн гихэн ханцаад гар үлий чи цугсуу хайлаад авчихна. Шигдүүч. Одоо өнгөн үнэрхэж. Уут гараг өсөр өмгтэн амархан хоордог болоод ирнэ. Хооргорхтон бас зүгээр байх шүү. Ингээд инээхтэн бол амаа ихэр ангийлгаад ингээд найргаад инээх хэжүүд нь байдаг нөгөө өмгтэн хан гоён байтаа. Дүчнаа төрөг үсэр бас танил болно шүү. Яг юм мэднэ. Тэнд хэрэг хийчихээ тэрөө мас хүн бичигч хойчих. Одоо ингэж ихэнэ. Өнөө би тэр өдрөө яаж ингэж чүлмас. Нүхтэй шогине. Өнөө муурныхан сүлдэн бичигч. Өнөө муурн ваа гэж гараад ирсэн. Нэг тасtiin одог бол одог. Нэг өлөг ирсэн. Одоо тэв гарах гэсэн өмгтэй юм болсон одлогтой болно шүү. Эхлээд би юм уу юм чинь. Бартан би юм уу? Яа. Энээр хатгалаад. Энээр чинрээд. Хамар бас энэ хөдөөд сольж бүгдэрэн шүү. Энэ басна хоёулаа бүгдэрснээс тэгээд яа бас нэг хийнэгсэх юм үлдэж юм. Та үүдээ хүү иттэй нэ чаагаад чих толгой төсвээ. Өө чихко толгойдоо гоёо. Ер нь урлагийн одоо бүр илтгэх хэлүүрэн бүр адилгүй хоёр тийм хэлээ. Тэгэхээр миний энэ хэлж явах бол юу байна гэвэл энэ гэлбэн жүжигийг оруулахын таарнаа, хөгжүүлэх нь буруу бишээ. Их сайн. Гэвч манай шог яриагаа гадарчлаад хайшгах чинь таарахгүй гэж би ингэж үзэж байна. За манайс одоо нэг гоёж аль жилийн цагаан сарын үдэшлэг вүлээ? 5 он болов 6 он болов. Нэг орсон юм аа. Нэг орохтаа одоо тэгээд миний дууны уут гэж одоо би тэр шог яриагийн яг хуч оруулж бичлээ шүү. 400 юу дууны нэрийг цовруулаад үлгэр болгоогоод сайхан шог ярианда. Шог нь тийм олон бишээ болооч манай монголчууд сонсоор тэр их сайхан хой.
Учир нь манай энэ Монголын дуу арвин мөртгөн их шогтой нэр байна. Ингүүл их сайхан аязм цохлог нийцэж болно. Ингээд тааруул харна малчин тараач их сонсох дуртай. Тэгэхээр н одоо телевиз дээр нэг телевса 15 минутын шогёроо 6 минутын шогёроо аймаа. Тэгээд дундаас нь 5 минут телевла. Одоо тэрий ч яхад хүнээ цагаан сарын үдшил манаас олж гарч явах чинь хаа юм да. Ингээд ондоо юм авч бол. Заавал урт имий тэмж хэсгэлж аваад юу юм да. 5 минутаар авчижээ. Үгүй тэр мөртөө манай нэг нэргэлж гэсэн. Энэ үжигчтэй уулж урахгүй шүү. Би одоо энийг заавал хэлнэ. Шогёроо гэдэг чи одоо хятадын хэлдгээр чайгийн мохлогийн урлаг байна шүү. Одоо чамаа шиг ингэж нүүрдэж хөлж явал шок гарна шүү. Чи нэмээ жорлон даачаа зогсгооч хэлүүлээд шок гарнуудаа тэр. Тэр чигээс тэгвэл юу гэсэн байж та? Манай хоёр чи одоо астанаачаад шингээгээд авцсан. Дээрээс нь үжигчгүйгээр шингээгээд авцсан. Тийм үжигчгүйгээр шингээд. Дээр нь нэг жаахан инээд минуттэй хөдөлгөөн оруулчих дээ. Тэрс нэг л мөр явуулж. Өнөөдөр олон කෙනෙක් чи Чингис шингээс өмнө 2 3 мөр явуул ингээд нэг хэдэн үжигдэл оруулах там бүр уурж яг үжигдэл оруулчихсан чи уусаад хой. Чиний тэр шогёроо чи яагаад улам явах та улам уруудаад хүний инээлгэн байгаад бүр уурлуулах тэр хурж яах хой. Яачихсан юм. Гэхдээ чөө бид хэлж авахуул чи ондоо юм авч болно. Одоо эсвэл бүрэмсэн бүү оруул. Манай одоо үгээ үшлэж байгаад л оруулаад юм дээгээд. Одоо чигээд чойдвол орчмын жилээ одоо цагаан сарын үшлэг энтерд өрөмжлөхөж байцсан одоо. Заримдаа одоо тэрвэс орооч хөлөө хөдөө 10 жил хийн өргөө хэдэн зуун жил үргэлж ин хороонд нь ямар буруу байна та. Гэвч өнний ажлыг хийж байгаа зарим нэг үл густал хаш гомдолтой гэсэн үг. Одоо гамх шиг өрөмжлөхөн баяа гэдэг чи өрөмжлээд бас орж дийлэхгүй. Хүнээ тэнгэр байна, газар байна, дэдмаа байна, лазер байна, чамаагаар юугаа хийнэ байна. Чиглээ гэсэн чи манай үжигчд үжих дуртай яа. Сонсох дуртай. Малчин тараачин дуртай шүү. Үжигчд сонсох дуртай. Тэр уулын та нар тоглож байгаа юмсан. Одоо таны гамагшин яг одоо жишээл 50 жилийн өмнө тоглосон юм уу? 50 жилийн дунд энэ ариун утаа энэ дунд та яриангүй одоо доош очиж тоглосон. Танд мартагдашгүй үлгэрүүд, учрууд ариун байдаг да. Тэр дундаас ингэж үжигвэл яриангүй үжигчд бүр үжих дуртай. Одоо яа манус бууж яхад зарим суман даргууд хой танай шогьярагийн өчгөр ирлээ шүү. Сайхан тоглоо. Дууч яах одоо манус сонсчлээ гамчилээ. Ингэж хэлж хүн яа баян шүү дээ. Хаашаа очвол хаашаа юм яг үнсэн шатанд буулаа. Нутгуудаар явуул одоо үн сайнаа тэмтгүүлсэн. Одоо инөөх нь ял үнэн сэтгэлээсээ инээн алга ташх нь ял үнэн сэтгэлээсээ алга ташин. Тэгээд жирүүн манай дүүнер мань тэлж өгдөг шүү дээ. За манай нутгийн улсууд тийм таны хотын улс шиг тэгж алга ташуул сургаас улс биш шүү. Ташхууг ташчихвэл өнөөр нь ташчихна гэж бодоо. Тэгээд бас бид нэг хэд ташуулаад болж их юм байна шүү дээ гэд. Чиглээ бид бас жирэг орно шүү дээ. Тэгвэл манай энэ нэг хийж байгаа адлын хүндлэхөө ойлгохгүй газар байгаад л бид одоо улам өнчрөнгийн бодол ороод байна. Гэвч одоо ингээд яг манай энэ давуу ойлгодог хөрөөлдөг газар очихвол бид бас жирэг орчих шүү дээ. Уран бас өгжчихнэ. Тэгээ бас бид жилийн 2 удаа явах юм бол алдаггүй. Бас болж чадвал явна. Яваад яваа. Тэр нь ерөн одоо шоолж яг энэ үжигч сонсогчтой ингэж сайхан ойртож тэдний дунд тоглож явал тэдний амьдрал дундаас тэдний үдчих сонирхол дундаас бас ариун дурчлах сургамж байна. За тэрнийхэн дунд эргээ тэрийг нь үлрэлэг болгож дараа талбайдаараа ярихад бас их гоё. Тийм учраас хүн явбал жоос олно. Манай шогч нь явбал жоос алдана. Бүр өөрөө гаргын шүү. Энэ 10 жоосны билет тодолдно. Тий. Энэ одоо малчин тараачиндаа навчруулал эн чинь бас дараасаа. Одоо баян хүн байх хэрэг ядуу хүн чингэн олно шүү. Тэгэхээр энэ 10 жоос чинь бас орно тий. Энэ шодрог улс чинь бүр билет авна шүү. Жингэн малчин, жингэн тараачин, жингэн кадр бүр авна. Гэтэл тэр бүгдээрээ жингэн биш шүү. Энэ улс очоод ярман бүр манай 벽에 хачаад бүр дарамлаад бодлоо. Дарамлаад. Манас 10 жоосоор бодож ядал дээр улсууд 5 жоос, 3 жоосоор бодоод жоосыг бүр тэр аваад явчихсан. Бүр ийм очир чин гараад байна. Манай эзэн тэр билетнээс нь муухан чаасаар ийсэн юм аа компьютер дараад. Тэр амархан дураа. Тэр доор нь хийгээд. Тэр шүн үлээдэ бэчааж байгаа юм мэдчихгүй шүү дээ. Чи одоо. За. Самрын санийн дэлгэцэн дээр ийм сайхан ярилцаа өгсөн. Манай алдарт шогчин гангамөрөн багшээ. За одоо манаас бүр сайхан дотн дуудаж наамам гэдэг утсан. Өнөөхөд өөр наран тогтох гэсэн сайхан алдартай хүн ийм сайхан одоо ярилцаа өгсөн. Их баярлж байна. Гэдэг илүүхэн одоо самрын санийн дэлгэцтэй өөрийнхөө санаа бодлоо илүүхэн дэвшүүлж хайрлаа гэж үжигчдийнхаа өмнөөс гэсэн та нартай хүсэж байна. Мөн чи илүүхэн сайхан шог яраа, жижигэн үжигчтэй дэвшүүлж үжигчтэй төв ариун сайхан баярлуулж инээлгэж байгаарай гэсэн сайн хүсье. За.